Пүү 1.3 сая долларын засгийн газраас залилах гэж оролдож байгаа юм уу те найз охинтойгоо нийлээд. Гэтэ бас арай хүмүүсүүдийг бас арай ингэж тархитдаг хүмүүс бас байдаг. Фильтр ашиглал зүгээр эргэтэй сөхөө эмхтэй болоо хүмүүстэй хуурчж байгаа юм уу те. За яг шинжлэх ухаанд итгэхгүй гэж болно. Гэтэ дэлхийн бүөрхий гэдэгтээ маргалцдаг хэсэг болох хүмүүс байсан гэж одоо юу гэсэн үг юм бэ? Пүү амбер дуулж байгаа гримийн шагналыг авчиж байгаа юм уу? Та хэд мэн машинтай явж байгаа тэгээ дээрээс чинь сая доллараар бороо оруул. Яах вэ? Яа. За, hi guys, Тамка байна. Энэ 7 өдрийнхөө дугаар дээр давтан байрал. Өнөөдрийн дугаар дээр хэдүүлээ яг хэрэг дэлхийд дээрх одоо хүнийг үнэхээр хуурч одоо залилсан. Бүр нэртэй тийм залилагчдыг одоо хамтаа мэдчих болно. Мөн тэгээд зөвсгөө тэдний одоо хийсэн тэнэг үйлдэл нь өөрсдийг нь барьж өгсөн тохиолдлууд цөөнгүй байдаг юм байна. За тэгээд эдгээр алдрал өөрч нь болохоор өөртөө хор тавтартай гэж одоо бусдад итгүүлж байгаа юм. Дэлхийн хөгжмийн төвөнд хамгийн том ам баригч байгаа юм. Бүр жүжиглэлтэй хэтрүүлсээс болоод одоо өөрийнхөө амьдралыг баалсан хүмүүс ч бас цөөнгүй байгаа юм байна. За тэгээд хамтаа бичлэгэндээ орохоос өмнө та хэд лайк дараагүй сабаа тэмшиг битэн мартаарай. Бид утгагүй 200 мянган subscribe хүргэж байгаа шүү. Намайг өдөрт хэмжлэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Одоо бичлэгээ хурцгаая. За тэгэхээр эхний баримт 2008 онд болохоор Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн нэгэн одоо хотын орсон суугч болох Джон Калтабиано маш одоо том хэмжээний цагаандаа гарсан залилын хийсэн байна. Джон болохоор ажлынхаа байран дээр осолд ороод одоо хоёр нүд нь ямар ч хараагүй болчихсон гэж засгийн газрыг хуурч одоо халамжийн тэтгэмж хэлбэрээр 1.3 сая доллар буюу өнөөдрийн ханшаар бараг 4.3 тэрбум төгрөг авахар зүтгэсэн байна. Энэ худал хуурмагтаа найз охиноо хүртэл одоо оролцуулж найз охиноороо тусламж хүртэл авсан байна. Шүүх хурал нэхлэх үед болохоор найз охиноороо одоо төвшүүлээд яг л сохор хүн шиг ороод шүүгчдэг бол итгүүлж эхний ээлжинд ямар тач мөнгө авахар бол тохиролцдог. Гэвч Джон мөнгө авсных нь яг тэр мөчөд болохоор хувийн мөрдөгч болохоор түүнийг алхам тутамд нь одоо дагаж байсныг тэр бол анзаараагүй байсан. Мөрдөгчд Джоныг бол ямар ч одоо тусламжгүйгээр зүгээр л гудамжинд алхаж байгаа. Дэлгүүрийн цонхоор бараа харан сонирхож байгаа. Бүр өөрөө машин жолоод нь давхиж байгааг хүртэл камер дээрээ тусгасан юм байна. Энэхүү эрүүл гэдгийг нь бол баталж Джон шүүхээс 4 жилийн хорих бол сонсож, найз охин нь болохоор 3 жилийн тэнцээ аргалзах ял авсан юм байна. Пүү 1.3 сая долларын засгийн газраас залилах гэж оролдож байгаа юм уу те найз охинтойгоо нийлээд. Цагаандаа гарсан арай л уугүй юу. За тэгэхээр хоёр дахь баримт TikTok дээр одоо хандлт хөөж байгаад хэрэгт орсон инфлюенсер. За 2021 оны Америкийн нэгдсэн улсын Сан-Диего хотын хурдны зам дээр их хэмжээний мөнгө тээвэрлэж явсан. Нэгэн одоо том машины одоо хаалга нь одоо гинт нэгдэж дотор нь байсан буудлаа сая долларууд болон үнэхээр мөнгөн бороо орж байгаа юм шиг л тухайд цацагдсан юм байна. Хойноос нь явж байсан жолооч нар болохоор машинаас уралдан бууж зам дээрх мөнгийг халаас болон цүнх рүүгээ хаман хийж эхэлсэн юм байна. Яг тэр дунд болохоор сошиал орчны алдартай тамирчин болох сая дагагчтай Demi Big гэдэг нэгэн хүн бас тааралцсан юм байна. Тэрээр энэ дүр зургийг болохоор гар утсан дээрээ TikTok бичлэг болон хадгалж авч буудлаа мөнгийг гартаа барин агаарт засаж баярлаж байгаагаа бол харуулсан байна. Энэ видео цахим орчин тахал шиг тархаж тэгээд энэ бичлэгийг харсан хамгийн их одоо баярлсан хүмүүс болохоор зам дээрх одоо замын цагдаа нар бол байсан юм байна. Цагдаагийн газраас болохоор зам дээрээс олсон мөнгө бол банкны хууль ёсны өмч бөгөөд авсан хүмүүс шууд хулгайн хэрэгт холбогдно гэж бол мэдээлэл хийсэн байна. Түүний бичлэг цагдаа нарт хэргийн гол гэрч, хэргийн гол нотлох баримт болон үлдсэн байна. Пүү та хэд мэн машинтай явж байгаа тэгээ дээрээс чинь сая доллараар бороо оруул. Яах вэ? Хэрвээ энэ контент бүтээгч үнэхээр бичлэг хийгээгүй бол тэдгээр хүмүүс бол үнэхээр баяж байсан байна те. Гэтэ нэг бодын жоохон азгүй юм шиг. Тэгэхээр мөнгө болоод амьдрал нь өөрчлөгдөнө гэж бодож байсан хүмүүстэй одоо бодол бүгд талар болсон бах та. Тэнд харамсалтай. За тэгэхээр дараагийн луурчиг. Энэ бүр арай дэндүү. За Бека Бишосон гэх одоо нэгэн блогер эмэгтэй 2009 онд сошиал ертөнцийн бүхэлд нь бол уйлуулж орхисон нэгэн аимшигтай түүх зохиосон юм байна. Тэрээр өөрийгөө жирэмсэн бөгөөд төрөх гэж байгаа хүүхэд нь тархины одоо хүнд гажигтай төрөх үедээ шууд нас барах магадaltaй гэж бол хүмүүст итгүүлж өөрийнхөө блогт бол оруулсан юм байна. Түүний энэ эмгэнэлт одоо түүхийг уншсан сая хүмүүс одоо чин сэтгэлээсээ дэмжиж санхүүгийн тусламж үзүүлж түүнд бэлэг явуулж бүр мөнгөөр буулж эхэлсэн юм байна. Гэвч Бека огт жирэмсэн байгаагүй бөгөөд онлайнаар олон хүмүүсийн анхаарлыг татахын тулд зүгээр түүх зохиож бичсэн юм байна. Жирэмсний 9 сарын хугацаа дуусдахад болохоор тэрээр сандарч эхлээд тэрээр яг төрөх хугацаа болоход амьд хүүхэд харагддаг одоо силикон хүүхэлтэй худалдаж авч миний гайхалтай охин төрөөд одоо хэдхэн цагийн дотор өөд болчлоо гэх одоо зураг нийтэлсэн юм байна. Хүмүүст үүнд итгэж одоо хамт гашуудах үед болохоор нэгэн одоо овчиг эмэгтэй яг өөрт нь байсан силикон хүүхэлтэй түүнд байгааг анзаараад Бекагийн худал хуурмыг онлайнаар засаж орхисон юм байна. Бека хожим нь болохоор би 7 хоногт 100 мянган ханалт авдаг сошиал анхааралд бүрэн донтчихсон гэж бол өөрийгөө улаан хүлээн зөвшөөрсөн байт юм байна. Энэхүү түүхээс санаа авч хоёр хос гэсэндээ 2019 онд яг ижлэгийн хуурамч жирэмслэлт зохиож GoFundMe гэх платформ дээр хуурамч хүүхдийнхээ оршуулганд зориулж мөнгө цуглуулад цагдаа нарт баригдсан байна. Тэд цуглуулсан мөнгөө эргүүлж төлөх ял авсан бөгөөд шүүх танхимд одоо өөрсдөө зохиосон яг л худал хуурмаг түүх шиг чангаар уйлцгаач байсан байна. Гэтэ бас арай хүмүүсүүдийг бас арай ингэж тархитдаг хүмүүс бас байдаг. Энэ сошиал ертөнцид хандив ууж байгаа хүмүүсийн зарим нь яг үндэ хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглаж байгаа үйл яах вэ? Энэ бол үнэхээр байж болох хамгийн аимшигтай адгийн тийм одоо луурын хэрэг байна да. Арай.
За тэгэхээр дараагийн баримт. Орчин үеийн инфлюенсерүүд болохоор өөртөөгөө нүүр царайг хүснээр фильтр дээр янзлдаг болчихсон байгаа. Тэгвэл Японы Азуса Какуно гэх үзэсгэлэнтэй залуухан мотоциклчин бус үед Твиттер дээрээ маш богинохон хугацаанд олон мянган дагагчтай болж чадсан юм байна. Тэрээр өөрийнхөө хөөрхөн селфи болон чамин мотоциклуудынхаа зургийг байнга оруулдаг байсан. Гэтэл нэг өдөр болохоор тэр мотоциклийнхаа зургийг оруулахдаа нэгэн жижигхэн алдаа гаргаснаа өөрөө анзаарахгүйсэн байна. Мотоциклын хажуугийн талан дээр түүний янзлаагүй бодит царай тусчихсан байсан байна. Тэр нь хөөрхөн охин биш, урт үстэй 50 настай Насуо Накажима гэх байкер эр бол байсан юм байна. Тэрээр дагагчийнхаа тоог өсгөхийн тулд царайгаа сольдог. FaceApp ашиглан залуухан охины дүр эсгэж байсныг ийхүү сарамсгүй байдлаар илчилсэн байна. Гэтэ хамгийн сонирхолтой нь юу байсан бэ гэхээр энэ хэрэг явдлын дараа хүмүүс болохоор түүнийг үзэн ядаагүй. Харин ч түүний энэ залмыг сонирхолтой түүхийг нь шохорхож дагагчийн тоо нь улам илүү ихссэн байна. Ямар ч түүний болохоор зурган дээрх намирсан урт ус нь хиймэл биш. Өөрийнх нь жинхэнэ үс гэдэг нь бол баттай байсан байна. Гэхдээ бүр арай фильтр ашиглал зүгээр эрэгтэй сөх уу эмэгтэй болоо хүмүүстэй хуурчж байгаа юм уу те. Сүүлүүд фильтр үнэхээр өөр харагдуулж байгаа учраас сошиал медианы гоо сайхан нэг итгэхэд бас хэрэггүй л үе эхэлсэн гэж ойлгоод байгаа шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт. Энэ бас үнэхээр увайгүй гэх юм уу? Жохон хэцүү. За Jordan Shane YouTuber болохоор гоо сайхан амьдралын хэмээгээ влог болгон оруулдаг. Алдартай их эмэгтэй бол байсан. Гэвч түүний карьер ганцхан секундын алдаанаас болоод бүр мөсөн сүрчихсэн байна. Тэдний гэр бүлийн нохоо нь хүнд өвчин туссан тул Jordan өөрөө 9 настай хүүхэдтэйгээ машинд суун уйлж унтсан. Сэтгэл өвдөн влог бол тухайн үед хийсэн байна. Бичлэгийн төгсгөлд нь болохоор тэрээр үзэгчтэй баяртай гэж хэлээд камера хаагаад төгсдөг. Гэвч тэрээр бичлэгээ эвлүүлж янзлахдаа маш том алдаа гаргаж камера унтраалгүйгээр өргөжлүүлэн бичсэн хэсгийг андууран YouTube дээр оруулчихсан юм байна. Тэрхүү жижиг хэсгээр нь юу гарсан бэ гэхээр Jordan хүүгээ дуудаад наашаар камер руу ойр толгоогоо доошоо унжуул. Яг уйлж байгаа юм шиг жүжиг гэж бол хэлсэн. Хүүхдэн ч бас үнэхээр ээжээ би үнэхээр уйлж байна шүү дээ гэж бол хэлчихсэн байна. Ээж нь болохоор мэдээж байна. Зүгээр л камер руу хар гараа ингэж тавь. Уйлж байгаа царайгаа сайн харуул. Химэн хүүгээ хүчээр поз авуулж видеоныхоо нүүр зураг болох таамнэлээ зориулж хуурамчаар авч байгаа нь бол илэрсэн байна. Үзэгчид түүнийг болохоор өөрийн хүүгийн сэтгэл зүй болон нохооныхоо өвчнийг зөвхөн хяналт авахын тулд ашиглаж хүүхдэд хамлаж байгаад маш их дургуутсаж эсэргүүцэл үзүүлсэн байна. Jordan уучлахгүйсэн ч түүний нэр хүнд нь дахин сэрэгдээгүй унаж тэрээр өөрийнхөө сувгийг бүр мөс устгахаас өөр аргагүй эрхэнд хүрсэн байна. Одоо захин машинд анхаарал хандуулахаас илүүтэйгээр хүүдэд жинхэнэ анхаарал тавих үе нэхлээ илүү дээ. Гэхдээ хүүхдэрээ хүчээр ийм таамнал хийлгэж хүмүүсүүдийн анхаарлыг татчихна гэхэр чинь ёо. Дараагийн баримтанд орохоос өмнө та бүхэн дуулах нэг гоё мэдээ байна. Манай Улаанбаатар хотод төв цэнгэлдэх хүрээлэнд 6 сарын 20-нд дэлхийн алдартай дуучин артистууд ирж тоглолтоо хийхээр болсон юм байна. Тэдгээр дуучид нь ямар дуучин бэ гэхээр J Park, Jessie, сүүлийн нэлээд алдартай байгаа Long Shot гэдэг хамтлаг хүртэл ингээд ирж манай Монгол улсад тоглолтоо хийхээр ирж байгаа юм шүү. Бид заавал дууг сонсгоо Солонгос руу очиод тасалбар авч ирсэн Монголд өөртөө ирж байгаа энэ боломжийг ашиглаад явж үзснээс илүү бага зардлаар үзэх юм болов уу гэж бодож байна. Таад минь тасалбарыг захиалах гэсэн бол Shopee гэдэг сайтаар ороод эртнээс таад минь тасалбараа захиалаарай. Өнөөдөр 6 сарын 20-нд супер концерт эхлэх өдөр хоног ойртоо тусам тасалбарын үнэ дагаад нэмэгдээд байгаа юм л шүү guys. За та бичлэгээ үргэлжлүүлцгээе. За тэгэхээр дараагийн баримт шинжлэх ухааныг эсэргүүцэх гэж оролцсон хэд нөхдөд байд юм байна. 2018 оны Behind the Core баримтат кинон дэлхийг хавтгай гэж итгэдэг хүмүүсийн төөрөгдлийг илчлэх зорилготой байсан юм байна. Гэхдээ кино багийнхан өөртөө хичээгч шаардлага байсангүй. Учир нь хавтгай дэлхийн онолыг дэмжигчид өндөр өртөгтэй туршилт хийж дэлхий бөөрөхий гэдгийг өөртөө гараар баталж орхисон юм байна. Эхлээд тэд дэлхийн иргэдэггүй хөдөлгөөнгүй гэдгийг батлахын тулд 20,000 гаруй доллар буюу 70 сая төгрөгөөр өндөр технологийн лазер кирископ бол худалдаж авсан байна. Хэрвээ дэлхий бөөрөхий бөгөөд иргэдэг бол энэ лазер нь болохоор цагт 15 градусын эргэлт заах ёстой байсан. Харин хавтгай болохоор тэг заах ёстой. Туршилтын үр дүнд болохоор лазер яг 15 градусын эргэлтийг бол зааж дэлхий бөөрөхий гэдгийг бол баталчихсан байна. Тэд үүндээ сандарч тэнгэрийн ямар нэгэн энерги лазерын туяанд саад болчихлоо гэж өөрсдөө зүтгэсэн юм байна. Тэгээд тэд бууж өглөө 2 дахь туршилтаа бол хийсэн. Тэд урт тэгш тал дээр болохоор 2 модон хавтан байрлуулж яг ижилхэн өндөрт нүх өрөмтсөн байна. Нэг залуу нь болохоор 5 км-ийн цаанаас хүчтэй гар шийдэн тусгасан. Хэрэг дэлхийн хавтгай бол гэрэл нүхээр нь шууд нэвтрэх ёстой. Гэвч дэлхий болохоор бөөрөхий учраас гэрэл нүхний доогуур нь тусаж харагдахгүй байсан байна. Хажууд байсан залуу нь болохоор чийдэн барьсан хүнд хандан чийдэнгээ толгооноосоо дээшээ өргөөдөх гэхэд гэрэл яг нүхээр нь гараад ирсэн байна. Энэ нь болохоор дэлхийн мөрөлтийг бол баталсан хэрэг байсан. Ийхүү тэд болохоор шинжлэх ухааны үүсэх гэж оролцсон боловч шинжлэх ухаан тэднийг өөрсдийг нь илчилсэн тохиолдол тухайд гарч ирсэн юм байна. Гэхдээ гаж ихэд арай л яг шинжлэх ухаанд итгэхгүй гэж болно. Гэхдээ дэлхийн бөөрөхий гэдэгтээ маргалддаг хэсэг бүлэг хүмүүс байсан гэж юу гэсэн үг юм бэ? Магадгүй дэлхийн газрын зурагч бид нар тэгээ хавтгай байдлаар ингээд хардаг шүү дээ цаасан хэлбэрээр. Тэрийг харчаад дэлхийн хавтгай гэж ойлгоод байт юм бах та. Тэрний оронд ядаж премүүдийн гурвалжныг ч юм уу хар нүхний талаар онол төвшүүлсэн бол хамаагүй ашигтай байсан болов. Хайр мөнгө, хайрын цаг хугацаа.
За тэгэхээр дараагийн баримт хорт хавдраар баяжсан бүсгүй. За Бел Гибсон болохоор 2014 онд Австралийн Ээл гэх нэртэй сэтгүүлээс шалгарсан хамгийн нөлөө бүхий урам зориг өгч эмэгтэй бол байсан. Тэрээр өөрийгөө тархины хорт хавдар зүрхний шигдээсийг зөвхөн эрүүл хооллолд байгалийн эмчилгээний хүчээр ялан дийлсэн гэж бол бусдад зарласан. Улмаар өөрөндөө Whole Pantry гэх хоолны ном болон Apple компанитай хамтран сая долларын ашиг бол хийсэн. Гэвч удалгүй тэний бүх түүх нь бол худал хуурам гэдэг нь илчлэгдсэн байна. Тэрээр буйны үйлсэд хандивлах нэрээр цуглуулсан 300 мянга долларыг хүнд ч өгөөгүй бөгөөд өөрийн тансаг зэрэглэлийн машин болон шоу цэнгэнд бол барцсан байна. Сэтгүүлчид болохоор түүний эрүүл мэндийн түүхийг шалгахад тэрээр болохоор амьдралаа хизээж хорт хавдар тусч байгаагүй, зүрхний шигдээс тусч байгаагүй, цоо эрүүл хүн байсан гэдэг нь тогтоогдож, шүүхээс түүний өндөр дүнгээрт хорхсон юм байна. Яг үүнтэй ижилхэн одоо жигшүүрт үйл явдал Их Британд бас давтагдсан. Тони Стендаг гэх эмэгтэй өөрийгөө болохоор үхлийн шатны хорт хавдартай үхээсээ өмнө хурим хиймээр байна гэж бол 11 мянган фунт цуглуулсан юм байна. Тэрээр хүмүүсийг үнэмшүүлэхийн тулд 5 жилийн турш толгойдох үсээ хусаж жүжиглсэн юм байна. Гэвч 20 мясны дараа болохоор тэрээр найзуудаа би өндөө хорт хавдаргүй гэж бол хэлэхэд найзууд нь түүний шууд цагдаад барьж өгөөд тэрээр шоронд орчихсон юм байна. 5 жил үсээ хусаж жүжиглээд хүмүүсийн тархийг угаасан гэдэг чинь арай л амар л уурч нүггүй юу? Бүр энэ бол арай. За тэгэхээр дараагийн баримт 1980-ад оны сүүлээр Milli Vanilli гэх нэртэй хамтлаг дэлхийн pop хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байж исэн. Raw pop гэх хоёр залуу гайхалтай бүжиглэж хит дуунуудаа ар араас нь бол төрүүлж бүр нэр хүндтэй грэмерийн шагналыг бол тухайн үед бол хүртчихсэн юм байна. Гэвч хамгийн гайхалтай нь болохоор тэд амьдралдаа ганц ч удаа микрофон барьж дуулж үзээгүй pop дуучид байсан юм байна. Өнөө эрэхтэй тэдний продюсер Frank Farian өөр мэргэжлийн дуучдаар бол дуунуудыг нь бичүүлж байсан юм байна. Харин тайзан дээр болохоор зөвхөн царайлаг, гоё биетэй Raw pop бол гаргаж зүгээр л ам байруулан дуулуулдаг байсан юм байна. Тэднийг ярилцах үед болохоор сэтгүүлчид анхны эргэлзээг олдох үед бол авч ирсэн юм байна. Учир нь тэд болохоор маш зузаан герман, Франц аялагаар ярьдаг байхад хит дуунууд дээрх хоолойнд цэвэр Нью-Йорк аялагтай байсан юм байна. Эцэст нь 1989 онд MTV-ийн шууд тоглолтын үеэр тэднийг ам барьж байсан pop хөгжимшин гэж бол зарлаж Girl You Know It's гэдэг үг тасралтгүй дахин давтагдаж орхисон юм байна. Хоёр залуу сандаснда тайзнаас шууд гүйж отсон бөгөөд тэдний хуурамч жүжиглэлт мянган хүмүүсүүдийн өмнө илчлэгдсэн. Тэдний грэмерийн шагналыг хураан авч шүүхээс олон сая долларын торгуул ногдуулсан бөгөөд тэднийг алдарт Girl You Know It's True буюу захим ертөнцид энэ бол худал гэдэг үгтэй яг ижилхэн утгатай болж үлдсэн юм байна. Пүү ам барьж дуулж ангуулаа грэмерийн шагналыг авчиж байгаа юм уу? Та нар Майкл Джексон гэдэг киног мэдэн шүү дээ. Тэн дээр MTV дээр гарахын тулд Джексон бүр үнэхээр хичээдэж шүү дээ. Яг тэгэхээр MTV дээр бол зөвхөн цагаан арьстай хүмүүс бол ордог байсан. Харин Майкл Джексон хар арьстайс учраас орох гэж бүр нэлээд хөөцөлдөг тийм үү. Энэ хоёр хүн зүгээр л ам барьж дуулж байгаа л MTV дээр шууд тоглолцсон юм шүү дээ. Арай л амар. За тэгэхээр дараагийн хүмүүсийг тархийг угаасан увайгүй л уурч. 2009 онд Америкийн нэгдсэн улсын Колорадо мужид нэгэн аимшигтай мэдээ цацагдсан юм байна. Ричард Миами хийнаар өөртөө 6 настай хүү бөмбөлөг тасран нисчихлээ гэж бол цагдаагийн газарт яаралтай мэдгдсэн юм байна. Үндэсний гравдын нисдэг тэргүүд агаарт хөөрч бөмбөлгийг 100 км орчим газарт хөөж явсаар эцэст нь газардсан ч дотор нь хүүн бол байгаагүйсэн юм байна. Хэдхэн цагийн дараа хүү хаан байсан бэ гэхээр гэрийнхаа хашааны дээврийн хүндэд кардо хайрцан дотор нуугдчихсан байсныг олсон юм байна. Эцэг гэх нь хүүгээ тоглож байгаад нуугдчихсан байна гэж бол баярлаж бол мэдэгдсэн. Тэд болохоор сошиалаар асар их хандлт авч Америкийн томоохон ТV-нүүд дээр хүртэл урагдаж орсон юм байна. Гэвч алдартай CNN сувгийн шууд нэвтрүүлгээр орж байх үедээ хөтлөгч хүүгээс чи биднийг дуудаад байхад яагаад гаражнаасаа гарч ирэхгүй байсан юм бэ гэж бол асуусан чинь аав ээж рүүгээ харан та хоёр намайг энэ шоуны төлөө нуугдах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ гэж бол эфирээр шууд хэлсэн юм байна. Тэдний гэр бүл өөрсдөө reality шоу үүсгэж алдартай болохын тулд энэхүү жүжиг тавьж бусдыг хуурсан хийгээр аав нь шүүхээс шоронд суух ял авч 36 мянган долларын торгуул тухайн үед ногдуулсан юм байна. Мэдээж 6 настай хүүхд чинь нэг худлаа яриад байхгүй шүү дээ. Энэ бол үнэхээр бүтэхгүй санаа байсан байна да. За тэгэхээр хамгийн сүүлийн баримт. Энэ бол Монгол бас нэлээд байдаг юм шиг санагдсан. За Украиний алдарт инфлюенсер болох Александр Волошин гэдэг нэртэй хүн байт юм байна. Тэрээр 2021 оноос хойш гудамжаар явж хүүхдүүд iPhone өгч байгаа тийм бичлэг хийж маш их хандлтыг цуглуулсан хүн юм байна. Гэтэл нэг өдөр нэг охинд iPhone гар утсаа бэлгэлж байгаагаар нэг бичлэг хийж явах үед хажууд нь ээж нь бас ингээд бичлэг хийгээ зогсож ирсэн юм байна. Тэгээ яасан бэ гэхээр нөгөө тухайн Александр гэдэг хүн болохоор яг камер дээрээ яг л нинжин сэтгэл гаргаад баатар мэд жүжиглээд ингээд өгснөөхөө дараа өөрийнхөө утасныхаа камерыг хаачингуулаад нөгөө инээжсэн царайгаа хуйлаад өөрийнхөө утсаа буцаж аавна гэж шаардсан юм байна. Охин өгмөөргүй байна гэж яасан бэ гэхээр тухайн инфлюенсер $70 солих талаар ингээд ярьсан юм байна. Аргагүй ихэн ээж нь хажуунаас нь ороод утсыг нөхгүй гэсэн чинь тухайн инфлюенсер ингээд хүүхдийн гарнаас тухайн утсыг шууд булааж аваад зогцсон юм байна. Тэгээ энэхүү үйлдэлийг хийснийг ээж нь хажуунаас нь утсаараа бичсэн байсан учраас тэрхүү бичлэгээ олон нийт нийцсэний дараа тухайн залуугийн карьер унаж аккаунтаа бүр ингээд устгахад хүрсэн юм байна. Гэтэ та нар нэг ийм үг өгдөө штэ. Баруун гар чинь юу хийж байгааг зүүн гартаа хизээж битгий мэдгдэрэй гэж. Өөрийнхөө сайн үйлдэлийг камер дээр бичингүүтлээ камера унтраасныхаа дараа өөр авир гарна гэдэг чинь. Заавал тийх хэрэг байсан уу?
За тэгээд энд хүрээд энэхүү дугаар маань өндөрлөж байна. Та бүхэнд бас сонирхолтой, бас таалагдсан, бас сэрэмжлүүлэг болж чадсан бол лайк дарж, сабаа дарж дэмжиж бити мартаарай. Бид утгагүй 200,000 subscribe хүрэх гэж байгаа. 200,000 subscribe бүтээлэг хүрэх юм бол ямар та нар special дугаар үзхийг хүсэж байна бас comments дээр бас бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Өөр цайж өглөө болоо